монголчууд эмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулаад сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар хамтран элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Баярлалаа. Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За нэвтрүүлэгтээ Номи Unity Campus санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар хамтран ажиллана. За мөн амар хамгаалан аюулгүй орчин амгалан резиденс хамтран ажиллана. За өнөөдөр даваа гарагт бол бид нар худалдан авалт гэдэг сэдвийн хүрээнд ярилцдаг. Өнөөдрийн сэдв бол гартаа барьдаг усны сав. За одоо чи ер нь ингээ хүн болгонд нэг юм том сав барай явж байгаа боллоо шүү дээ тийм үү. Тэгээд Stanley сонсон мэт. Stanley бич Stanley шүү дээ. Тэгээд Stanley-гийн тэр эмэгтэй нь бол бүр үнэн чамийн юм билээ шүү дээ. Аксессуар нь ямар ч дийлдэтгэж болцсон тийм. Би бол хаад сайн мэдгүй шүү. Түүш шиг ингээд юу төмөн янзаар гаргацсан юм байл л дээ. Ер нь бол загвар магвар дийлдэхээ болсон. Тэгэхээр та ингээд нэг усаа уудаг. За ер нь л хөвчлэн ус. За нэг бол ингээд нэг ямар байгалийн нэмэлт гэдэг нь юу гэдэг вэ? Биологийн идэвх нэмэлт бүтээгдэхүүн ч юм уу угаа явж идэг хүмүүс. Тэгэхээр энэ саваа та яаж сонгодог юм бэ? Энэ савныхаа талаар ярина гэсэн үг те. 2 литртэйг барьж гин үү, 3 литртэйг барьж гин, литр 500 барьж байгаа юм уу? 500-тай барьж байгаа юм уу? Тэгээд дээрээ ингээд нэг цагны хэмжээтэй байдаг штэ. Энэ хүртэл 11 цаг гэхэд энэ хүртэл уун. Тэгээд 15 цагт энэ хүртэл уун. Тэгээд 17 цагт бол дуусгасан байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Ингээд нэг цагны хэмжээтэй байгаад байдаг. Нэг бол грамын хэмжээтэй байгаад байдаг. Тэгэхээр энийгээ яаж сонгож байгаа юм бэ? Заавал шилэн байхыг хүсэж гин үү? За пюр хувцар бол тэ хувцар нь бариултай байх юм уу, бариулгүй байх юм уу яах их ингээд те. За хаа Stanley юм юутай байдаг? Тийм мөрөвчтэй гэх юм уу? Мөрөвчтэй тийм. Мөрөвчтэй ч байж байдаг. За. Stanley барьж байгаа хаа тэр бусад савнаас юугаар ялгаатай юм? Гоё. Тэгээд би нэг хос болгоод авсан. Тэгсэн чинь эрэгтэй нь бол зүгээр л пивник өрөөшг шиг заяа. Эмэгтэй нь гэхэд ямар супер гэсэн. Сорвол моруултаа, морууланд зүүдэг юм аксессуар солиор бол дил юм л дээ. Харин сүүлийн үед Stanley гэж нилээ хэрэглээд ах шиг үлээ. Тэгээд тэр чинь миний зүгээр анзаарснаар ус хийж авч явахад ямар ч тохиолдолд асгардаг юм шиг үлээ. Хөвтөлөө тавьсан ч асгардаг юм шиг байгаа. Тэгээд яг юу ориг нь болохоор ерөөсөө асгарахгүй. Ориг биш нь болохоор жоохон асгарчдаг юм шиг байгаа. Тэгээд тэр асгардаггүй тагийг нь тусдаа зарна гэдэг би нэг пост хараад тэгээд ямар ч лээсээ ориг нь бол үнэхээр тэгж асгардаггүй юм шиг байна гэдэг тийм мессеж авсан. Гэтэ өөрөө барьж үзег болохоор мэдэхгүй байна. Би ер нь бол усны сав гадуурын тэнд ерөөсөө барьж яваад ийдэггүй юм байна. Ажил дээр ирлээ, аягандаа усаа уулаа. Тэгээ ажлаасаа гараа явлаа. Гэртээ очлаа, аягандаа усаа уулаа. Бид нар ерөнхийдөө хүн төрөлхтөнтэй адилтуу явж байгаа юм болоо гэж бодсон. Нэг ерөөсөө хятадч ингээд нэг ковидын үеэр нэг хаацсан штэ. Тэгж жагаад ковидын дараагаар хятад очисон чинь баг хүн болгон юм барай явдаг болсон юмсан. Тийм. Өмнө нь тийм байгаагүй байхгүй юу? Гэсэн чинь бүгдээрээ нэг юм усны сав барай явдаг болсон. Ажлын байран дээр аж хажуудаа нэг юм тавьдаг болсон. Тэгээд энэ одоо юу юм гэдгсэн чинь ус. Салс авах гэж. Хуваарьтайгаар одоо жишээлбэл хүний жинд нь харьцуулж тийм л шүү дээ. Та тэдэн килограмм жинтэй хүн бол өдөрт тэдээс доошгүй литр ус уух хэрэгтэй шүү ч гэдэг юм уу те. Тэгээд тэр чинь уухтаа бас их нарийн гин. Би тэгээд ингээд нэг дор ууж болохгүй үстэй гэдгсэн чинь уудаг ийм тустай аягтай гэж шүү бас. Бас уу? Тий, одоо нэг удаагийн аяг байдаг штэ. Цаас аяг байдаг штэ. Тэр чинь ерөөсөө яг нэг удаагийн хүний уух хэмжээг нэ. Нөгөө савнаасаа тэрэндээ хийгээд уучдаг. Чухал хан. Тэгжсэн шүү. Тэр нэг удаагийн цаас аяг чинь бол яг хүн нэг удаадаа уух усны хэмжээ юм лээ. Магадгүй нөгөө ихээр нуух юм бол одоо бөөрөнд ачаал өгнө гэдэг ч юм уу, эсвэл хитрхи их биеийн жиндээ харьцуулахаас их ус уугаад ах юм бол одоо микроэлементийг гадагшлуулчин гэдэг ч юм уу, тиймэрхүү юм байгаа л та. Тэгээ ковидтай холбоотойгоор бас нөгөө ингэсэн бах. Аяг тамчихгүй нэг нэгнээс халдвар авахгүй тусынхаа бүтээгдэхүүнийг хэрэглэх гэдэг тэгсэн. За тэгэл ерөнхийдөө бол энэ чинь хүн төрөлхтөнд чинь бас ингээд нөгөө нэг ковид чинь бол нэлээ өөрчилсөн шүү дээ. Одоо нөгөө дундаа иддэг хоол мол чинь ч гэсэнтэй ингээд нөгөө нэг тусад нь ингээд авдаг юмтай эдэр ирдэг болж молоод те тэгэхгүй ингээд бүгдээрээ энд тэндээс нь савхтгаа болж малсан ч гэдэг юм уу.
Гэт ингээ бас нэг өөрчлөлтүүд явсан. За тэгэхээр өнөөдрийн хувьд бол бид нарт хэдүүлээ яг энэ нөгөө нэг гартаа барьж явдаг усны савны тухайд ярих гэж байна. За тийм хаанаас худалдаж авдیں, ямар үнээр худалдаж авдیں, ямар нь сайн байдгийг. Одоо жишээлбэл яг хөө бид Stanley-г айгүй асгардгүй гэж бодоод байгаа. Гэхдээ бусад асгардаггүй яг ямар сав байдгийг, төгжээ нь ямар байх хэвтэй, халуунаа барьдаг байх хэвтэй юм уу, барьдаггүй байх хэвтэй юм уу? Уурстай байх юм уу, уурсгүй байх юм уу? Тийм. Тийм гэх мэтэр ингээд яг л одоо энэ усны савны талаар л өнөөдөр бүгдээрээ ярилцсан. Тэгэд яг үнэн нь ямар байгаа юм тийм ээ? Тийш дээ хамгийн гол нь хаагур байна. Том нь хаагур. Одоо жишээл энэ сая хэн бичсэн байв? Инх чаргал бичсэн байсан уу? 5 литрийн шил үүрэл явж штэ 3 сил шургуулчихсан. Уухад амар за хотарсын хол сэдв байна гэх. Одоо жишээлбэл тэр нөгөө Stanley гэдэг ааг нь яг ориг авах юм бол бид нэр хэдэн төгрөгөөр авах юм? Гадуур бол янз бүрийн үнэтэй байлээ. Дээр нь бичээд буруу аруулаад бичсэн янз бүрийн бүр юм байлээ. Тэгэхээр яг ориг нь ямар үнээр авдгийг, хэд байвал тэрийг ориг гэж бодох юм, хаанаас авал тэрийг ориг гэж мэдх юм гэдэг ч юм уу те. Ингээ ярих нэ. Бенжингийн 1 кг тутамд 30 мл ус гэж тооцож өдрийн усаа уудаг гэсэн байна шүү дээ. Чиний чин хэд вэ? Таргалсан шүү дээ. Ха 70 хэд болсон? 76 мурга болсон байлоо. 76-г үлчдэг нь. Юу 2 литр гарan 130. 2 литр. Буруу үржилсэн юм шүү. 30 гэдэг чи. 0.3 мөн бицтэй. Аха. Тэгэхээр хэд гараад байгаа? 30 мл гэдэг чинь үгүй юм байна. Наадах одоо та гарсан тоогоо литр руугаа шилжүүлнэ шүү дээ. Хэд гарсан тоо? 22.8 гэж. Тийм. Тэгэхээр би 2 литр 200 г бос уух хэрэгтэй гэсэн зүйл байхгүй юу? Тийм. 2 литр 300 г ч юм уу тэр хавцал юм байна. Тийм. Тэгээд нөгөө яг хөө бүр өвдсөн байгаа болохоор эмч намайг өдөрт 2.5-аас доошгүй ус уугаарай гэсэн л дээ. Хамгийн багадаа би 2.5-ыг ууж байгаа. Иймэрхүүл байна да. Тэгээ хэвтрийн дэглэмээс босч ирээд нэг жингээ хасаж бол арай л амжаагүй л байна. Гэхдээ хасна хэдүүлээ сайхан болно. Усаа ууж идэл аяндаа болно. 3 литр гарan гол уух хэрэгтэй юм байна. Өдөрт. Тэрнээс хитрхи их уугаад хамбал бас жоохон болохгүй л дээ. Тэгээ яг энэ нөгөө нэг усаа ингээ барай явж хагаад хятад ч нэг сонин хүмүүс шүү дээ ингээд байнга нэг юм тан уугаад идэг. Янз янзын юм ууж идэг. Хоол идэхийнхээ өмнө нэг юм уугаал усаараа даруулаад ууж явах. Хоол идсний дараа ахаал нэг юм уучж явах шигтэй. Тэгээ юу юм гэсэн чинь дандаа урьдчилсан сэргэлдэг тийм тангууд мангууд гээд. Тийм тэгээ манайхан ч гэсэн одоо тэгээд баг сурж ийн дөө янз янзын юм уугаал тийм үстэй нэг юм витаминийг чи ингээд найг олноор ингээд цүнхэндээ эзэнтэй. За одоо нөгөө витамины уух цаг боллоо гэл. Тэгэл нөгөө усаараа даруулаад уух хэлгүүдээ бодвол тийм. Манайх нөгөө хамтарч ажилладаг АЦЦ байна да. За. Бид нар нөгөө ирж сургалт хийхдээ бас гарын бэлэг өгсөн. Тэр бэлгийн дотор нь айгүй гоё аяг байсан. Халуунаа барьдаг. Дээр шилэн тагтай. Одоо ийш тийшээ нөгөө ажлаас гарахдаа би юм уух 5 цагийн юм уух шаардлагатай гэртээ очиж амжихгүй л тэр чинь хоцорч шүү дээ. Тэнгүүд тэр аяганда хийж авч яваад байгаа. Авч явахад хөвсөө хүнхэн эвтэйхэн тэгсэн мөртлөнгөөсөө төмөр халуунаа барьцдаг дээрээ тагтай таган дотроо бас соруулаар нь жуужж болно соруулгүй тагийг ингэж авч байгаа дуудсан ч болно тэр бол эвтэйхэн сонголт байлаа шүү. За одоо энэ талаар ярихын хүсэлтэй хүмүүс бэлдэж байгаараа бид хоёр хамтран ажиллагчид харилцуулчаа тэгээд хуцаа нэнэ. Хамтран ажиллагчаар номын үнэтэй банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэтэйгээр хамтран ажиллаж байна. За хэрв та зээл авахар шийдсэн бол энэ маш олон сонголтууд бий болчлоо шүү дээ бид нарт чинь те. Энэ олон сонголтууд дундаас бол номын юнитэй банк ус санхүүгийн байгууллагыг сонгох нь бол илүү ухаалаг сонголт байна. Яагаад гэвэл нэгдүгээр зээлийн хүү хамгийн бага хүүг танд санал болгодог. Дараа нь мэдээж уян хатан нөхцөл номын юнитэй банк ус санхүүгийн байгууллага нь илүү урт хугацаа мөн илүү уян хатан нөхцөлийг санал болгодог учраас таны ухаалаг сонголт байх болно гэдэг байгаа чинь юм учиртай. За тэгэхээр номин Unity банк бус санхүүгийн байгууллага яг ямар хүн үйлчилгээ үзүүлж ийн гэхээр 400 сая хүртэлх 30 сарын хугацаатай үйл хөдлөх автомашин барьцаалсан шуурхай зээлийг олгож байна. 400 саяар зөвхөн асуудал ер нь бол шийдэж байна дээ. За мөн 400 сая хүртэлх 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээлийг гаргаж байгаа. Хэрэгцээт бараагаа авах хэрэглээний зээл байгаа. За энэс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн үйлчилгээг бас үзүүлж байгаа. Тэгэхээр энэ бол яалтчгүй ухаалаг сонголт мөн байгаа да. Нэгдүгürt надад хэрэгтэй өндөр дүнтэй мөнгө хэрэгтэй байна. Хоёрдугаарт уян хатан нөхцөл хэрэгтэй байна. Гуравдугаарт миний одоо нөгөө санаж бодож байгаа зүйлд таарсан хугацаа хэрэгтэй байгаа тийм тий. Мэдээж байгаа газараасаа гар утсаараа Omni Way гэдэг аппликейшнийг
гар утсандаа суулгаж агаад за энэ Omniway-г ашиглаад та уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямарваа нэгэн барьцаа байхгүйгээр нүд ирмэхийн зурт авах боломжтой. Та нэг удаа салбар дээр очиод гэрээ байгуулсныхаа дараагаар бол гар утсаараа хүссэн үедээ хэдэн ч удаа энэ зээлийг авах болцоо. Одоо мэдээ зээлээ төлөөл дуусаад дараагийнхыг аваад ингээл явна гэсэн үг. За эдний нөгөө нэг ажиллах цагийн хуваар надад үнэхээр их таалагддаг юм ингэж байгаа. Ажлын өдрүүдэд өглөө 9 цагаас 20 цаг хүртэл ажиллана. Өөрөөр хэлбэл ажил хараад утсан ч гэсэн байж гэнэ гэсэн үг шүү дээ. Тийм байна. Амралтын өдрүүдэд 11-ээс 20 цаг хүртэл ажиллана гэж байгаа. Тэгээд айлч өдөр очсон ажил нь буюу 7 өдрийн 7 өдөр ажиллаж байгаа. Тэгээд Omniway гэдэг энэ аппликейшнаар дамжуулаад та шууд зээлийн гэрээгээ хийж болно. За гэхдээ салбар дээр очиж үйлчлүүлэх гэх юм бол Улаанбаатар хотод 5 салбартай. Чингэлтэй дүүрэгт улсын их дэлгүүрийн 4 давхурт байдаг бол Хаанул дүүрэгт Номи United дэлгүүрийн 2 давхурт байгаа. 3 4 дугаар хороол бол Номи дэлгүүрийн 4 давхурт байна. Харин авто худалдааны зохицолбор гэж бид нэр ярьдаг тийм ээ 30 Сумын найрхан дүүргийн 32 дугаар хороонд бол B103 тодорхой үйл ажиллагаа явуулдаг. За энэс гадна Баянзүрх дүүргийн 24 дугаар хороо Автотрейд төв дотор 16 тоотод шинэ салбар нэгдсэн байгаа. За ингээд бидэнтэй хамтран ажилласан Номи Unity банк санхүүгийн байгууллагатай баярлалаа. Таны санхүүгийн ухаалаг сонголт байх болно. За баярлалаа. 7799 1000 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. 7799 1000. За. За эхний сонсогч авъя хоёлаахаа. Яаж байна? 9912. За энэ ямар нэг юм болохоо хэлсэн юм шиг байх юм. За инженерийгээ дуудана. Энэ манай юуны шилжилттэй холбоотойгоор утасны юу нөөцлөгдсөн юм шиг үү шүү. Юу гэвэл гаралт нь орж ирэхгүй нөө. Үгүй инхээр урдаас хоёул өөртөө яваад байна. Тийм үү? Утасныхаа пультийг нэхэр тийм үү? Тийм биш үү. Харин тийм. За 9912 төр зүр байж байгаарай. Инженер маань туслаач. Юуны гар утас юу яадаг холбогдож орж ирдэг энэ шугам дээр битүүрийн дуу яваад болтгүй. За. Тэр бол хоёулаа комент үүсчээ та тийм ээ. За тэгээ. За энэ Монголд байдаг цайртай сав гэлүү тэрл сонин санагдаад байгаа юм да. Танаас рекламцсандаа гэж байна. Ган хоолоогоор усаа дамжуулдаг улсад бол түүхийгээр нуусан ч зүгээр дээ гэсэн байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За. Яада олчихлоо. За болчихсон. За болчихлоо. Мэргэжэр одоо. За та ямар усны сав хэрэглэж байгаа вэ? Би одоо яг саяны тэрээс стендийг хэрэглэж байна. Оо за. Тэгээд би бүр оригин урд явж байхдаа авсан байхгүй юу? Нөгөө Starbucks гэдэг юу шүү дээ. Кофений газар. Сүлжээ. Яг тэр сүлжээдлүүд яг тэр кофений газраас яг оригин авсан. 500 оноор авчихсан. За. Тэгээ яан гэдэг чинь 25000 орчим юм уу? Үгүй 250,000 орчим гэсэн. Тий. 240,000 л болж байгаа баг. Тийм билүү? Тийм шүү дээ. Нэг яан чинь баг 500 болж 503 төгрөг очоод байгаа. Одоо 503 болчихсон. Өө тийм үү? Тий. Тэгвэл ориг стенли тийм үнэтэй идэм үү? Тий, энэ яг нөө Starbucks-ийнхаа яг юу кофенийхаа юунаас тийм юунууд ч үнэтэй тийм 400, 500 гэдэг янз бүр. Тэр энэ 500 дээр авсанаа санагдаад байна. 490 дээр авлаа, 500 дээр авлаа. Тийм болчихсон байна. Хэмжээ нь одоо 1 литр үү? Тийм захтай энэ аваа том штэ. Тийм. Яг литрийнх нь доороо байгаа юм шиг. Доороос дээрээс саруул маруултай юу таних? Саруултаа тагтаа тэгээд энэ юу вэ? Доторх нь юу нэг ган. Тийм. Хамгийн гол материал нь тэр энэ нэг яахад хүний биед нь хоргуу гэдэг утгаараа энэ үнэтэй байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ гадлаас хараад одоо энэ манай Монгол зарж явснээ ялгараад байх юм байхгүй арга. За. Тэгсэн мөртлөөс яг стендигээд нэмэх тэмдэгтэй нэ Starbucks-ийнхаа юутай. За. Тий. Тэгээ авсан. Тэгээд яг нь одоо ч нөгөө хөлх орг гэлэн энэ хүмүүс ч эрүүл мэнд гэдэг талаас яацдаг. Эрүүл мэнд талаас их анхаардаг болсон болохоор хамгийн гол нь дахин солихгүй юм да тий. Нэг ингээд авчвал одоо мөнгө хэрэглэе гэж бодоод тэгээ бас нэг сэргэлж явахад аюулгүй байдал өөрт их нэг 100% сэтгэл ханамж болоод байгаа байхгүй юу? Яг үнэ. Одоо ингээд хэрэглэхэд ямар ч тохиолдолд асгарахгүй юу? Таг айгуу сайн. Яг зүгээр тагмаг бол асахгүй сайн. За. Тийм асуудал байхгүй.
Тийм л юм бэ. Асгарахгүй болохоор бас айгүй тухтай одоо зөвхөндөө шингийн маавд явсан ч гэсэндээ миний бичиг цаас руу ямар нэгэн ус орчих уу эсвэл миний флаш компьютер юу гэдیں те тэр талаас их гоё санаа амар юм байна да. Тэр талаас амар яа мэдээ соруудлын нээжээд доош яч соруудрал яа нөхөөс яг энэ тагаар бол асгарч гоожод ах юм байхгүй. Тэгээ их чинь өөрөө нөгөө машинтай болохоор голынхаа юунд ихэвчлэн хийгээ явчихдаг болохоор нэг юу ахгүй тэр талдаа бас аюул ахгүй гэх юм уу? Асуудал ахгүй. Тий. За. Хоёр тэгээ өдөрт ер нь хичнээн литр ус ууж байна. За энэ юугаараа бол би бол өөрөө нэг хэрэглэх яг бас хэрэглэдэг хүн байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг термоцайгаа нариулал хийчихдэг юм бүлээ. Ямаа салууна бариад юу бүлээ юугаа бас овоо удаан барина. Халууна барь. Би нэг халууна барьчих нэг хүүтийн муу чаддгүй учраас сайхан температураар тааруулаад хийчихээр тэгэл өдөржин энийг уугаад оройхон нэг гадар явж байхдаа ирэхэд бол ер нь уугаад дуусч. Тэгээ оройдоо бас явсараа тэрэл ер нь л энэгээр л нэг уучаад байгаа юм да. За нэг өглөө эртхэн дуусууд нэг ахаад нэг тал хэвтэй тэл нэг литр чинь литрэс литр 500 уучаад байгаа. За. Тэгээ 2 литр хүрэх чадахгүй. За халбасан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээ. За баярлалаа. Ингэсэн байна. Соруулны гоёлын таг. За. Ган сорул болон сорул угаагч нь асгардаггүй таг соруултайгаа аягны халтрахаас хамгаалсан эрдэнэ нөсөөр өдөгчлээ. За эдгээр нь нийлээд 25,000 гэж шүү. Аяг нь биш шүү. Зөвхөн эдгээр нь юм уу тийм 25,000 гэсэн байна шүү. Одоо энэ ингэсэн байна. Стенли 1.8 таг ус, цай, инээтрээгээ хийж авч явдаг байнга үүрэгчэндээ манай энд жижиг томоосоо шалтгаалаад 35-аас 65 евро байдаг гэж байна. За манайд бол 145,000 байдаг юм байна. Би нэг онлайн шоп руу ороод харсан чи. Тэгээд хямдарсан 65,000 гэж штэ. Янз янзын өнгөтэй юм байна. 90 сервис өдрийн мэнд. Сайн байна уу? Сайн байна уу? За би юу л яг усны сав бол хэрэгэлдэг байгаа. Зүгээр нэг олборол бас мэдээлэл нартай мөргүүлгээд холбогдсон. За. Яагаад хэрэгэлдэггүй вэ гэхээр ер нь мэдээж яг зүгээр юм болго хоёр талтай гэдэг утгаараа ус хэрэглэх хэрэгтэй, ус байнга ууж явах хэрэгтэй гэдэгтээ бол марахгүй. Гэхдээ яг нэг дахин хэрэгэлдэг усны сав гэхээр жоохон ер нь мэдээж ус ууж ийн гэдэг нь бол гоё олох чигсэгээрээ бас нэг их хүмүүс ер нь хангалттай сайн угаад цэвэрлэж ариутгаж чаддгүй гэж байгаа л да. Тэгээ ер нь одоо жишээлбэл ер нь бол хана Google дээр хайгаад үзвэл маш олон мянган судалгаа байгаа. Маш олон байгууллагуудын хийсэн судалгаа байгаа л да. Одоо компьютерийн мауснаас бол ер нь 5 дахин илүү бактери агуулдаг гэж байгаа. Нохооны хоол иддэг одоо 5-наас бол 14 дахин илүү бактери агуулдаг гэж байгаа. За нийтийн суултуураас нэг 40,000 орчим дахин илүү бактери агуулдаг гэж байгаа байхгүй. Усны сав. Тэгээд тийм усны сав дахин хэрэгэлдэг усны бүх төрлийн савууд хэлж штэ тий. Тэгэхээр тэр үднээсээ бол ер нь бол хэрэгэлдэггүй л дээ. Тэгэхээр ер нь яг зүгээр мэдээж хэрэгэлдэг хүмүүстэй л ер нь одоо тогтмол хэмжээнд одоо ямар яар хэлбэрээр үү те сайн хариуцаж байгаарай л гэж хэлсэн. За баярлалаа. Сайн өнгөрүүлээрэй. За мэдээж тийм сайн хариуцах чадахгүй бол дахин нөгөө нэг хэрэгжилж байгаа учраас тийм ээ. За би ч ажил дээр 1.5 литртэй ус нэг бүтэн таалтайг уучд юм гэсэн байна. Тэгэхээр гадуур явж байхдаа шууд дэлгүүрөөс ус аваад уудгаа гэсэн байна. Монголд энэ ориг Стенли ховорхон шүү л гэсэн байна. За энэс гадна ер нь яг ямар усны сав хэрэглээд байгааг хэдүүлээ ярьцгаана. 8848 Байна. Өдрийн мэндэ. Сайн уу өдрийн мэнд. Баярлалаа. За ямар усны сав хэрэглэж байна? За би бас яг танахаар ярьж байгаа нөгөө л нэг Стенли хэрэгэлдэг. За. Ер нь сайн нэг ганц 2 жилийн өмнөөс хүүхнүүд маань аягүй их шуурсан шүү дээ. Бараг Стенлигүй эмэгтэй бол эмэгтэй биш болсон шүү дээ. Ер нь тэгсэн. Тэгээд тийм яг тэр үед яг нөгөө модонд орж байгаа үед чинь бас үнэтэй байсан юм аа. Нэг 180 200 хэдтэй гэл янз бүр. Тэгжээ би нэг захиалж авч ирсэн. Тэгээд ер нь бол халуун аягүй сайн л барьд юм байлаа. Халуун үтнээ 12 цаг барьдаг гэдэг нь бол үний юм байлээ. Би нэг жоохон мөстэй американо уг дуртай байхгүй юу. Тэгээ мөстэй американо гэртээ бэлтжээд мартай явчих.
За. Тэгээ орой ажиллаад хараад хүрээд ирсэн чинь мөс маань бүр яг тэр чигээрээ ижидیں۔ За. Тэгээд тэгээ яг би нэг инээдтэй ч гэх юм уу нэг тийм юм бас явах гад. Бид чинь нөө хэцтэй бараа муу гэдэг мөртлөө л хэцтэй бараа байнга хэрэгэлдэг штэ өмсөж үж байгаа юм да. Үнэ. Тэгээ нөхөр маань нөгөө миний аягыг юу нэгэл хараад хажууд ингээл харж байгаа юм чинь нөгөө энэ өстө гоё аяга байна. Гэхдээ чи нэг машины нөгөө бөөрнөд багтдаг арай нэг жоохон жижигнийг надад олоод өгөөч гэд. Тэгэнгүүт нь би бас яаж 200 ахаад авахтэй. Яасан 20 яваад гэсэн. Яа. Мэдээж бас нэг нөхөртөө авч өгстэй бас нэг хажуудаа нэг уух цайн бэлэн байж ивэл нэг колоноос колонд айгуу донтолтой юм чиндээ колоноос жоохон хол гэж бодоод тэгээ нөө хороолт нэг ор хүнчлийн даа үйлдвэр үнээр гээд нэг дэлгүүр ямар нэртэй лээ нэг ор хүнчлээ дэлгүүр лээсээ тэндээс би бүр 16,000-аар ч илүү аваад 20,000 чөрг. тэгээ яг мэдээж гаднах хэлбэр дүрсэн бол өөр нөхрийгөө л харгална. Наад чи одоо ингээд энэ чинь шинэ мод нь ийм болцсон байж тээ 400 мл-тэй нугасаа гадна талаасаа ингэж харагддаг юм бэ ингээд. Тэгээ би чи нөгөө за яана миний нөгөө нэг хилээд онгоогоод байсан ид хилээ маань харах нь яах нь мөс хийгээд хонолчих үдээ гэж би чи бүр айгаал. Тэгсэн чи харин тэрнийх бүр яг байд юм да. Яг л хийх юм билээ ер нь. Нэг ялгаа ахгүй. Тэгээ би бүр гайхаад. Тэгээ яг тэр үедээ гайхаад санаагаар унаад гээ. Гайхсан ч гэсэн би одоо ямар сони гэлтэй нэш. Би чамд хэлээ эцтэй гээл тэгсэн мөртлөө сонио гайхаж хараал. Тэг яг нөө хятад юмнууд маань адилхан нөө 316, 304 мөрөв гам ман гэсэн бичгтээ яг бас нэг сайныг онсаад авбал бас боломжийн лээд юм бэ. Би одоо хүртэл нөхөртөө хэлээгүй л дээ. Гэтэ танахыг айгууг сонсдог. Одоо мэдсэн баларсан. Орх юм уу дэмбэрл юм уу зэг юм болох дээр баярлж байгаа байлгүй. Тий бас тэр дэлгүүр мэлгүүр гэсэндээ 10 эдэн мянгаар би аваад бүр гайхсан штэ. Одоо сонсож байгаа хоо нөхөрч айлд зур сонсцоо орой очгод чинь аяга чи гаргаа тавьсан байна хоо. Харин чи дэх бах. За. Халбасны баярлалаа өдөр сайхан өнгөрөөрэй. За. Халууна барьдаг 2 шиг 700 г-ын ган аяг, кофений 2 шиг халууна барьдаг 2 шиг жижиг аяг аваад явуулдгаа, саруултайг хэрэгэлдэггүй гэсэн байна. Аваад л явдаг гэсэн байна. Би бас Стенлитэй эмэгтэй байна гэж байна. Одоо би л эмэгтэй биш юм байна л да. Тийм ээ би ер нь нэг жоохон иршүүлэхгүй юу. Тэгээд яг эмэгтэйчүүдийн тооноос хасагдчихлаа. За дараагийн сонсогч 9015 Тэно. Байна. За манай Стенлитэй сонсогч юу? Тийм Стенли хэрэглэгч байна. За чи тийм байх болооч. Гэхдээ эхлээд нэг охиндоо Монголоос хүргэлтээр гингүүт нь авсан чинь 60,000 байсан юм аа. За. Саруултаа Стенли. Тэгээ миний охин ч бас ангийнхан хүүхдүүд бүгдээрээ л баг Стенли барьдаг гэсээр хагаад ахуулсан. Тэгээд тэр бол яг саруултаа зүгээр миний охинд бол болж ирсэн. Тэгээ энэ жил өвөл би Малайз руу яваад. За. Малайзаар явж байгаад нэг Стенли байсан. Яг Стенли гэсэн бичгтээ. Тэгээд юуны Малайзын 310 рингетийн үнэтэй. Тэгээд тэр үед рингет нь 700 Монголын 700 төгрөгтэй тэмцүү байсан баггүй юу? За. Тэгээд 217 болж байгаа баггүй юу? Тэр бол үнэхээр чанартай амар гоё байсан. Монгол тэр зарж байгаа одоо тэр миний охины авсан ном зардаг гэднээс бол хайв илүү айгуу гоё. 217,000 болж байна. Тий 217,000 болж байсан. Тэгээд айгуу гоё Стенли. Одоо тэгээд За одоо тэрнгөөр өдөрт хэдэн удаа ус ууж байна? Тэрнгөөр чинь 2 удаа уучт юм аа. 1.8 таа юу? Жингийн илүүдэлтэй. Ус ер нь өндөр хугацаа алддаг. 1.8 таа Стенли юу? Үгүй 1.5 таа юм билээ тэр. Тэгвэл 3 литрийг л уучаад байгаа юм байна тийм үү? Ер нь л болно доо. Тийм байна. Одоо Стенлигээс өөр сав ер нь хэрэглэх боломж танд гарч ирвэл та яах вэ? Стенлигээс сонгох уу? Ер нь Стенлигээл сонгоно доо. За. Хөөрхөн ер нь гоё. Баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Нэг л авмаар юм санагдаж авчлаа шүү. Өөр нэг юм гоё Стенлиг реклам шиг болчлоо. Өөр гоё юм савнууд байдаг штэ. Тийм.
дээрээ цаг маг өдөр грамтай тийм гоё савнууд хэрэглэдэг хүн байхгүй мүү? Одоо манай ээж тийм сав байна хаа. Манай ээж ер нь тийм зөндөө олон савтай л та. Ийш тийш явахдаа дандаа кофе уусан мөсгөл тэрийг аваа явж идэв. Дээрээ грац задаг. Дотор нь халуун кофе илээ. Хийж яхад нэг 80 градустай ч юм уу тий савлж яхад байсан бол дээрх аваад ингээ мэдрэгчтэй тэгээд ингээд ойртуулаа ингээ харахаар за одоо 50 туссан биш одоо 40 туссан биш үү гэдэг градус нь гарч ирдэг. Тэгэхээр ер нь за нэг жоохон бүлээн ууй гэх юм бол би нэг 40 рүү оруулж байгаа дуучхад зүгээртэй гэдэг ч юм уу. За эсвэл бүр нэг жоохон хүтэн талдаа ууй гэх юм бол 20 байх нь уул зүгээртэй гэдэг ч юм уу тий. Тэр бол айгүй зүгээр юм бэлээ. Тэг ингээ таган дээр нь догшингууд градус нь харагдаад идэх те. Хэрэглэхэд их хэвтэй юм бисэн. За. 8683 өдрийн минь. Сайн байна уу өдрийн. Сайн байна уу өдрийн минь. Сайн байна. За та ямар усны сав барьж байна? Би Солонгосын Apollo гэдэг high quality thermos flask гэдэг тийм одоо 2-3 жил гараа хэрэгжилж байна. За одоо барьсан яаж байна? Одоо яг одоо бариад явж байна. Харин яг уншаад байгаа юм шиг байсан юм аа. Хэмжээ. Ястаа янцын сайштай одоогод өглөө гарахтаа хүүтийн юм аваад явах юм бол орой болтлоо хүүтнэрээ л байна. Халуун кофе чацарганы арц эдэр хийгээд явах юм бол яг халуунараа л байна. Ястаа сайн чанартай. Литрих юм уу? Хэмжээ нь хийдэ. 750 г. 750 г. За. Тий. Та 750 г-аараа өдөрт хэдэн удаа ууж байгаа вэ? Үгүй халуун өдөр бол баг очин газар болгоноос нөгөө одоо ч албан газрууд гоё өвөтэй болчих шүү дээ нөгөө усны савтай. Тэ нөгөө халуун хүүтэй усны савтай тэндээс нь очил юу яч авчин баг нэг 10 маруу уудаг баха. Гэтэ тэр хэрээрээ хөлөрдөг бах тий. Айгу би бас жоохон юу яа гэм хөлөрдөө. Тийм тэгэхээр шингэний гадагшлуулаад байна гэсэн. Тэгэхээр нөгөө нэг шингэнээр өгөхөд юу байна. Тэгээ одоо гадуурч гоё нөгөө нэг сарнатай цаймаа юу нөгөө жүр юу л апл нэмэг үлээ тийм юмтай болохоор тэрнээс нь хийгээд юу яа чинь халуун хүүдээ эдлэр. Одоо хөргөн одоо гадныхын өнгө үзүмж чинь янз гоё. жоохон гунтцсан болохоос доторх нь бол яа гэвэрээ. Аха. Та CUGS 25 ч оронгууд ингээ халуун ус зүгээр өнгөө авчиж болдог үстэй тий. Болт эдгээр юу ч хэлэхгүй би засч магцсан юм гэртээ орж байгаа юм шиг л ордог шүү дээ. Оо за. Юу юм уу та худалдаж авсан үнэ санаж байна уу? Худалдаж авсан үн цаавч би 3-4 жилийн өмнө манай Монголд хөргөөр 70 хэдэн мянга болж ирсэн санагдаад байна. Би тэгээд үндэ Монголд 15 ард байдаг юм 70 хэдгээл гэсэн чинь манай охин чанартай юм та гэл өөрөөсөө гэхээр даашаа харж байгаа тэгээд авчих шүү дээ. Ааха. Тэгвэл болж дээ тий зөндөө олон жил хэрэгэлсэн байна. Айгу сайн хэрэгэлж. Ястаа нэг Starbucks-ны зурагтай тийм шиг нэг тийм нэг юутай Apollo гэдэг. Apollo. Ястаа. За мэдчихье. Төгжим мөгжиний үед аюулгүй. Оо яа энэ нөгөө нэг логтой нөгөө нэг түгжээгээ дараад дэше онгойдог шүү дээ. Тэр түгжээгээ доош нь татгаар түгжчихсэн юм байлээ. Би бас мэдэхгүй өвдөрчгээл ноцолжсэн чинь хажууд нь жижигхэн дэше доош өгсөн сум байлээ. За голос нь баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээ. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Ямар хөөрхөн ярьд юм бэ? За тийм байна шүү дээ. Хөөрхөн ярьлаа. Амар амгалан аюулгүй орчин амгалан резиденс нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За амгалан резиденсийг хүссэн зүг гэдэг компани барьж байгаа ийм юу байгаамаа төсөл байгаа юм. Нийтдээ 5 блок 15 давхар 375 айлын ийм хотхон байгаа. Яа яг тэгж. За 100% бүрэн зутгамл гэж байгаа юм. Төмөр бетон хийцтэй металл фасадтай буюу гадна талын фасад нь бол металл, гал төсвөртэй базальт хүнд бол алгатай, төв зам, автобусны буудал, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүдтэйгээ ерөөсөө нэг 70-аас 300 метрийн зайдал байрладаг ийм одоо юу бүх юмдаа ойрхон гэж. Тий. Байгальд ойрхон, тэнгэрд ойрхон, худганд ойрхон гэдэг шиг тий. Нагтай ойрхон, сартай ойрхон. Тий. За ингэсэн 2 насны ангилалтай тоглоомын талбайтай гэж байгаа. Энэ надад аягүй их таалагддаг байхгүй. Яагаад гэхээр бага насны хүүхдүүдийн тоглох тоглоомын талбай дээр жоохон нэг 10-11 насны хүүхдүүд ирээд эвлээд идэг ийм тохиолдол байдаг. Тэгвэл 2 болдог. Тий, 2 насны ангилалтай тоглоомын талбайтай, ногоон байгууламж, дугуйн зогсоол, хөл бөмбөгийн талбай, сасан бөмбөгийн талбай, автомашины дулаан зогсоол, альч талаараа галын машин орох төлөвлөлттэй.
24 цагийн нэгдсэн харвал хамгаалттай гэх мэтчлэн ерөөсөө л энэ бол тэнд амьдрах байгаа хүмүүсийнхаа амьдрах таатай нөхцөлийг цогцоор нь шийдвэж өгсөн ийм холбон хороолол байна. 70 18, 69 49 гэсэн 3 өрөөний сонголт байгаа бол 6294 гээд галтгоон тусдаа 2 өрөө байгаа. Мөн 4617 м2 гэсэн 2 өрөө байр байгаа. Танд сонголтын хэд хэдэн хувилбаруудыг санал болгож байгаа юм байна. Нэгдүгээрт нь бол 100% бэлэн төлөлт. 100% бэлэн төлөлтөнд бол мэдээж хямдар нь одоо жишээл 3,950,000 төгрөгөөр A5 A3 гэдэг блок нь одоо ашиглалтанд орох гэж байгаа нь 3,950,000-аар зарагдж байгаа байхгүй юу. Хэрв та шууд 100% бэлэн төлөх юм бол 3,700,000-аар авах болцоотой байх жишээтэй тий. Гэх мэтчлэн. Мөн урдчилгаа 30% төлөөд үлдэгдэл 70% дээрээ худалдаа хөгжлийн банкны ногоон орон сууцны зээл болон сарын 135%-тай жилийн 16.2%-тай 20 хүртэлх жилийн хугацаатай зээлд хамрагдах юм боломж бас байгаа. Гадаадд байгаа хүмүүс зориулсан лизингийн үйлчилгээ бас байгаа. Нөө зэ. За тэгвэл 1-р ээлжийн АТА блок нь улсын комиссийн актанд гарсан нүүж ороход бэлэн болсон байгаа. 2-р ээлжийн А3 блок нь 3-р улиралд ашиглалтанд орохын ажлын явц нь 85% тавьж байна. Дулаана авцсан гэх мэтчлэн. За 3-р ээлжийн А1 А2 блок бол 2026 оны 3-р улиралд ашиглалтанд орно. За тэгвэл энэ хотхон хороолол тэр чигтээ 2026 оны 4-р улиралд ашиглалтанд орж бүрэн дууссан байх юм байна. За та бүхэн Баян зүрх дүүргийн 8-р хороо ботаникт одоо нэг Кембрижийн хөтөлбөрт Улаанбаатар импатигийн сургууль гэдэг чинь яг тэрний чанга хойно байрлаж байгаа энэ хотхныг сонирхвол борлуулалтын албаны утас нь 95-7 7733 95-7 9955 гэсэн утаснууд байна шүү. Амгалан резиденс гэдэг бичих юм бол Facebook дээр нь гараад ирнэ. Залгуулад англиар шууд залгуулад бичиж байна. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ амар амгалан аюулгүй орчин амгалан резиденс хамтран ажиллаа. Баярлалаа. За комент өгөөд бишээ энэ дэр нэг хөгжилтэй юм болоод байна. Стенли байхгүй бол тархалаад исэн юм штэ л гэж байна. Битээр яг ижилхийл юм байна. За тэгсэн мөгөж жаргалсах Монголоос манай аавга гिच нэг эрэхтэй усны халуун саваатай ирсэн юм а. Тэрийг нь халуунаа хэр барьдаг вэ гэж дажгүй шүү гэхээр надад их хэрэгтэй юм байна да гэд үлдээлгсэн байдیں۔ Сэрэх өдөр халуун ус игээд аваад явах дажгүй ган дотортой гэсэн байна. За мөн термос гоё шүү гэсэн байна. Миний усны савны нэр нь Lock гэдэг юм байна гэсэн байна. Lock өстэй сайн штайхаа. Би усны савыг хэрглэж байгаагүй. Гэхдээ хоолны савыг хэрглэж ирсэн. Хоолны сав нь бол өстэй асгарна гэж байхгүй. Айгуу сайн савтай. За энэс гадна 10 жилийн өмнө Монгол мөнгөөр 40,000-аар кофений аяганд гэж авсан аяг маань энд яриад байгаа болтой шүү л гэсэн байна. Стенлиг ярьж байгаа та. За гих мэтчлээ хэдүүлээ. Ярин 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утас ял нэг рүү залгах шүү. Дараагийн сонсогч 9410 өдрийн мэнд. За байна уу. За. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Би стилин гэдгийг нь бол мэдэхгүй. Гэхдээ нэг удаа авч үзсэн, нэг аюугаар аваад үзсэн чинь маш хүнд санагдсан. Нөгөө гам болохоор Стенли юу? Айгуу тий, Стенли чи их тийм хүнд. Тэгээд тэр болгоны чинь ингээд гартаа бариад юм зүгэндээ игээд явахаар их төвхтэй санагдаад байсан. Тэгээд яагаад ч юм тийм их хүнд их литр олон ус, 1 литр ус уугаад явах үе хэдийгээр байдаг ч гэсэн хинх тохиолдолд тэгээд дэлгүүрээс голд усаа авчдаг. Гэхдээ надад сүүлд энэ 24 оны олон улсын үзэсгэлэн дээр явж байгаа түншлэгч компани маань Шанхай гэсэн ийм жижиг нэг 500 г орд юм уу юм тийм улаан өнгийн хөөрхөн халуун барьдаг аяг бэлгэнд ирсэн. Тэгээд одоо тэрнээсээ бол огтхон салахгүй явж байгаа. Тэрний ядын хэрэг яг л одоо Стенлигийн явтай. Загвар нь бол жижиг ерөөс нэг 500 г тэртэл ус орон за нэг 450 орсон юм уу та. Тэр нэг яг л мөсийгээ мөстэй юм хийгээд тавьчвал өдөржингөө мөсөө хадгалцдаг. Бүр тэр итгэл нэг удаа хөдөө сая хүүхдийн бандангийн мах авч явах болоод. Тэгээд нөгөө хөлбөн маха машин цэцэн хөлбөн маха эвтэх шиг хийцээ таглаад аваа явсан чинь орой 8 цагийн алдад нөгөө газараа очиод онгоолгоо үзсэн чинь чийггүй байсан. Тэгэхээр ер нь бол халуунаа барьдаг гэдэг сав бол тэр дундаа хятадд үйлдвэрлэгдэж байгаа халуунаа барьдаг савууд бол хуучин цаг шиг одоо холих гэдэг ч юм уу муу гэдэг ч юм уу тийм ойлголтыг одоо хаях цаг болсон байна л гэж хэлсэн. Тий. Яа тэгэхээр хуучны юм уул олж одоо шинэ юм одоо тий сайхан цаг бол тий. Тийм учраас ер нь хятад муу юм гэж бити хэлж байгаарэ. Мууг нь олоод ирвэл муу л байдаг баг. Сайныг нь олоод ирвэл сайнараа байдаг шүү л гэж хэлсэн. Улсын үйлдвэрүүдтэй нэр нь ярих юм байхгүй шүү дээ.
Тийм, ер нь бол их сайн шүү дээ. Ер нь одоо бол сайжирч байна. Дэлхийг өстө үнэхээр л хятад одоо байлтан дагуулах цаг нь ирсэн байна. Тийм болохоор бантингийн махыг гисгэлгүй аваад очсон болохоор би маш сайн халуун хөднөө байлтан байна гэж ойлгосон шүү дээ. Шүлээд байгаа. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөсэй. За баярлалаа. За. Хоёрын бетонд харцаа хийгээл явж байна да гинэ. Нэрээ нэг ингээд эмээнэр хөөрхөн ингээд харцаа хийгээл баахан шилэнд ингээ хийгээ тавьчихдаг байсан те. Тэгэл гадаа тоглож байгаа л гүйж орж ирэл нөгөөхнөөс нь уучгаал тэгэл гараал буцаалж авдаг. Нэгэн битаа инста хөөрхөн шүү. Жохон бата нэгэн битанаар усанд явдаг байлаа. Эгчнэр том 10 битаа, за зарим нь бүр ингээ 40 битаан дундаа хийцэн мөрөн дээр төсцөө явж хахад би бол зүгээр хажууд нэгэн битаан барайл гүйждэг байлаа. Тэгэл тэр чинь бас хөөрхөн л тус болоо л яваад байгаа шүү дээ. Нэгнийх нь амны цангаа тайлчвал бас яваад байгаа байхгүй юу? За 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгаж хэдүүлээ яг хэрглэж байгаа усныхаа савны талаар яриа. Энэ зурган дээр гараад байгаа савыг Стенли гэдэг юм уу гэж. Энэ биш шүү. Тийм юм нисэж байгаа, хөвтөж байгаа далавчтай арслангийн тийм логотой Стенли гэсэн бичгтэй байдаг шүү. Энэ болохоор түрүүн битэрийн нөгөө яриадсан дээрээ градус заадаг тэр усны сав. Ингэдэг юм байлаа. Одоо тэр нөгөө Стенлигийн чинь дагаад эн чинь нөгөө бизнес яваад байгаа шүү дээ. Тэр аксессуарууд нь лаг заяа ингээд хооронд нь ингэж холбогддог гинж нөгөөх нь анивчдаг манивчдаг тэгээд зөвхөн тэр нөгөө нэг гуурсны таглаан л ихэд хичнээн янз заагаад байгаа юм. Тэгээд тэр чинь ингээд нөгөө нэг өөрөө бизнес болсон юм билээ шүү дээ. Тэгээд ингээд нэг аягтай тэгээд таг маг инээ тэр ямиг нь солиод тэр аксессуар нэг уцтай уцсныхаа кейсийг сольж байгаа юм шиг л. Яг л тэгдэм билээ. За Японы Зоруши Tiger Thermos брендийн халуун хүйтний хадгалдаг сав сайн 14 жил хэрэгжилж исэн Зоруши гэж шүү. Зоруши Tiger Thermos. За Thermos ч бас манайхан нэлээ хэрэгэлсэн тийм. Зоруши гэдгийг би өөрөөсөө анх удаага сонсч байна. За. Одоо энэ стенд жинкнээс стенлигийн юу шүү дээ. Хөвтөж байгаа биш босоо юм байна те далавчтай арслан чаа. Аавгаа ойлоо. Арслан бохоо хаа кофега аль болох цаас хаяганд авахгүйг аяга мартчихгүй л бол өөрийнхөө хаяганд хийж явдгаа гэсэн байна. Одоо ч нэрээ сүүлийн кофе шопод өөрийнхөө хаягтай ирэх юм бол хямдруулаад байгаа да тий. Миний нэгэн битанаар аваад суусыг ахмаа нэг амсгаар уугаад дуусахад ихгүй нэглэж илээ. Тэр холоос авчирж яхад ганц уугаад дууссан. За Дэнжимингийн зах дээр хүйтэн хард цай зардаг байлаа. Ич зовн байж гинэ. За. Юунаас ничвдээ хэдүүлээ тий. Тийм шүү дээ. Би яг ингээд нөгөө нэг энэ одоо энэ хүч чонхор чинь хүнсний зах гэдэг байсан шүү дээ. Хүч чонхорч гэдэг нэртэй. Би тэн дээр ногоо зардаг байсан. Тэгж байгаа сүлд нь хямар ороод би ч бас жоохон томорж өгсөн. Би дүүтэйгээ нийлээд толон барилгагч зардаг байсан. Гих мэтчлийн түүхүүд бидэрт бүгдэнд нь л хийдэг. За гих мэтчлээ хэдүүлээ ингээд өнөөдөр ямар ч лээсэн аяга ярий гэсэн мэт ихэвчлэн Стенли ярьсараа гал харлаа та тий. Энэ амар том реклам болчихлоо. Гэтэ ер нь яг нөгөө давуу талын мэдчихээр бас агуул авчмаарч санагдаж байна. Өмнө зүгээр ингээд юу мэдгэдэггүй хошуураад ахаар би нэг тийм амар итгэдэг юм аа. Өөрөө эхлээд нөгөө итгэл үнэмшилтэй болж иж дараа нь авал гоё штэ тий. Google-с харчлаа их гоё сав байж тээ Стенли гойл гэсэн байна. Одоо нөгөө нэг тэнгисийн эрэг 247 орчил бүр үнэхээр их од болгоцсон биз дээ тэн дээр чинь. Тэгж байгаа. Тэгээд Стенли гэд тэгэл од болцсон шүү. Манай бит хоёрт хос байгаа байхгүй. Тэрийг Америкас л хүн явуулсан. Тэгээ Америкас ирсэн цагаан өнгөтэй тийм Стенлитэй шүү дээ. За сонирхолтой байлаа. Энэ дөрөв манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Номи Unity банк бус санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтээр хамтран ажилласан. За мөн амар амгалан аюулгүй орчин амгалан резиденс хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн сонсороо 16 цаг 10 минутаас сонсдог борлог нэвтрүүлгээр эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжаахаа. За баярлалаа.